Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо 30 жил гээд одоо сонсохоор магадгүй залуу холбоо гэж магадгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн одоо холбоог үүсгэн байгуулсан тэр хүмүүс бол одоо хуучнаар Монгол Ардын хувьсгалт намын тэр эмэгтэй лидер, манлайлагч, үе үеийн тэр сайхан төр нийгмийн зүтгэлтнүүд, тэр сайхан ээж нар, сайхан эмэгтэйчүүд байсан гэдгийг бол одоо түүх биднэрт харуулж ядгаа. За энэ жилийн хувьд бол одоо 20-24 онд улсын хурлын гишүүнээр ажилласан хүний хувьд 20-24 онд парламентд ажилласан эмэгтэйчүүд ялангуяа одоо манай Монгол Ардын намаас сонгогдсон 11 эмэгтэй. За одоо манай социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо үе үеийн удирдлага, за үүн дээр одоо Монгол Ардын намын дарга, оюун эрдэнэ удирдах зөвлөл гээд олон хүмүүсийн хүчин зүтгэлээр Монгол улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийхээ манлайллыг нийгмийн хөгжилд одоо тэгш авах, Монгол улсын нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн бодлого, хөгжил, эмэгтэйчүүдийнхээ ур чадвар, боловсрал одоо тэмцлийг, тэмүүллийг, мөрөөдлийг одоо биелүүлэхийн тулд бодит тийм үр дүн гаргасан ийм түүхэн жил байлаа. Миний хувьд бол хүний хөгжлийг маш их чухалчилдаг. За хүнээ хөгжүүлсэн улс оронд сайн гэр бүл бий болдог. Сайн гэр бүлүүд одоо бий болоход, тогтвортой, аз жаргалтай сайн гэр бүлүүд бий болоход тэнд сайхан нийгэм бий болт гэж үздэг. Тэгэхээр одоо нэг энэ хийсэн ажил маань Монгол Ардын намын удирдах зөвлөл, за үе үеийн бас энэ хоёр ерөнхий сайдаар дэмжигдэн хэрэгжиж байгаа энэ нэг чухал ажил бол улс орон даяар хөдөө орон нутгийн хүүхдүүд сургууль цэцэрлэг дотуур байранд модон одоо чорлон хэрэглэх энэ одоо хөгжлөө орхиод орчин үеийн ус ариун цэврийн байгууламж хэрэгжилж байгаа ийм одоо сайхан ажил үүсчихсэн энэ одоо энэ 4 жил тус хийгдэж байгаад баяртай байдаг. За мөн нийгэм хэрцгий болж байгаа, хүчирхийлэл их байгаа энэ үед ялангуяа эмэгтэй манлайлагчдын, ээж нарын, эмэгтэйчүүдийн үзүүлж байгаа бас тэдний хариуцах ажил бол амар амгалан байдлыг бий болгох, үр хөвгтөө зөв хүмүүжүүлэх, улс орноо зөв одоо чиглүүлэх, эмэгтэйчүүд ажиллаж байгаа газар ямар нэгэн авилгын асуудал байхгүй байх, хүчирхийлэл, гэмт хэрэг байхгүй байх, энэ сайхан орчинг одоо бүрдүүлж өгч идэг гэдэгт итгэдэг. Монгол Ардын намыг, Монголын эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулж авч явсан Монгол Ардын одоо намын эмэгтэйчүүд энэ шинэ одоо намын дэргэд байгуулсан холбоогоо хүртэл өнөөдөр үдий зэрэгтэй авч явж байгаа сайхан бүсгүйчүүдтэй, үе үеийн удирдлагуудтай, холбооныхоо нийт гишүүдтэй, намын журмын нөхөдтэй, Монголын үзэсгэлэн сайхан эмэгтэйчүүдтэй энэ сайхан одоо олон тэгшээ давхцсан энэ түүхэн одоо өдрийн мэндийг хүргэе. Тэгээд эмэгтэй хүн болгон аз жаргалтай, хүүхэд болгон баяр хөөртэй, айл гэр болгон амар тайван улс орн маань түвшин сайхан байхын үлзийтэй ерөөлийг төвшүүлж байна. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.